За тэгэхээр энэхүү бичлэгийг үзэх гэж байгаа бол та энд харагдаж байгаа хоёр бичлэгийг үзсэн байх шаардлагатай. Үзээгүй бол энэ дээр харагдаж байгаа линкээр ороод үзээрэй. Үзчихсэн бол өнөөдрийнхөө бичлэгэндээ тавтай морил. Хэдий насбыг үзэж том бүсгүй болсон ч дурсамжийн цуглуулгаасаа арчиж авч болдоггүй хар бараа мөчүүд. Үнэн худал нь үл мэдэгдэх танихгүй нэгэн залуугийн царай. Энэ бүгдийг яг яах ёстой вэ? True Extremes киноны 3 дахь бүлэг буюу хамгийн сүүлчийн бүлэг болох Box Эмэх нэртэй энэхүү хэсэг нь эхний хоёр бүлгээ бодвол хамаагүй удаа өрнөлттэй psychological horror төрлийн slow burn кино бөгөөд найруулагчаар нь өмнө нь хэлсэнчлэн бидний маш сайн мэдэх As the Gods Will, Audition, 13 Assassins болон Crow's Zero гэх мэт кинонуудаас гадна өөр маш олон сонирхолтой кинонуудыг найруулж байсан Япондооч гэлтгүү дэлхийд данстай найруулагч Такаши Миike найруулсан юм. Найруулагч Такаши Миike нь Японы хамгийн сонирхолтой уран бүтээлчдийн нэг бөгөөд тэрээр карьерийнхаа турш бараг бүхий л төрөл жанрын кинонуудыг хийж байсан юм. Цуснаж асруулж чаддаг гор төрлийн киноноос ахуулаад ахлах сургуулийн зодоонуудын тэгээ бүр хүүхдийн кино гэд жилд хэд хэдэн кинон дээр давхар ажилладаг түүний карьерт муу кино тун цөөхөн. Ямар ч ч гайхамшигтай найруулагчийн бүтээлийг бичлэгээрээ онцолж байгаатай би маш их баяртай байна. За тэгээ улын юм яриад яах вэ? Киноныхоо үйл явдал руу орцгоё. Бичлэгэд туслан үзээрэй. Бэтэн бэчний тэр дуу булам төрх хацсан ч мас орн галзуурхад ганц гурав номер ч нуурч нуруу ч төгс эй бад бич зурч төгс чамд хэл хүүхс мөр шүлэг мөкс. Тэгэр кино маань нэгэн ухсан нөхөндөө хайрцаг хийм болж залуу болон давчруу гялгар уданд амьсгалах гэж тэмцэх бүсгүйн зурглаар эхлэх бөгөөд үнэн дээр тэр нь зүгээр л саяны бүсгүйн зүүд байсан байж таардаг. За тэгэхээр энэ киноныхоо гол дүрд Заяа гэд нэр өгчихъя. Заяа маань гэртээ ганцаархан амьдардаг авьяаслаг хідээж ганцаардлаар дүүрсэн зохиолч бүсгүй юм. Харин гэртээ ирэхэд нь хаалганых нь ур зогсох энэхүү залуу бол түүний зохиолоо бичиж өгдөг нэг сэтгүүл ч юм уу эсвэл сонин ч юм уу нэг тийм ямар ч үсэн зохиолоо өгдөг газрынхан залуу Адя гэд нэр өгчихъя. Та надад итгэхгүй ивэрэл байгаа юм шиг байна тийм үү? Хайрцаг хэтэр хийж жижигхэн болохоор амьсгалж чадахгүй байсан. Энэ удаагийн зохиол. За баярлаа. Дараа уулзтлаа түр баяртай. Нэрээ зохиолууд ч нэг сайн борлогдож байгаа. Тэгээ манай зүгээс бяцхан бэлэг өгч байгаа юм. За тэгээ бэлгэ нэгээд үтсэн чинь дотор нь пицца хатын вафл байж байдаг. За тэгэхээр өнөөдрийн бичлэгэн дээр би пицца хатаас зайцсан дэлбээд пицца захиалаад гэртээгээ ойрхон салбараас очиж авсан байгаа. 75 55 55 55 дугаарт очиж авах хэлбэрээр захиалгаа өгөх юм бол очиод оочрлох шаардлагагүйгээр шууд пиццаг авахаас гадна бэлгэнд нь энд харагдаж байгаа амтад вафл дагалдаж ирэх юм байна лээ. Игчэн дөө. Эн чи мөн байна тийм үү? Нэмэ. Халуун байна.
Өнөөдөр сайн байлаа шүү нэмэ. Бэлэг. Өргөлж юм ундгаар аваагаарай. Сайн хичээвэлж ч гэсэн ийм бэлэг авч болно шүү дээ. Би хүн хайж байсан юм аа. Ямар хүн? Би тэр хүн чинь болов уу? Тэр хүн чинь биш байлаа ч гэсэн ядчил одоо би хажууч нь шүү дээ. Чи түүнтэй яг адилхан харагддаг. Би чам шиг байхыг хүсэж байна. Чам шиг унтаж, чам шиг гойцоо зүтэлмээр байна. Юу хийж байгаа юм? Намайг уучлаарай. Би чам тайртай байсан юм шүү. Би чамайг зөндөө хайсан. Үзэсгэлэнтэй юм. Арван настай нэмэ 25 настай заяа. Аль нь илүү үзэсгэлэнтэй вэ?
Би дүүд чинь л хайртай байсан гэж чи бодож байна уу? Сайхан амарсан уу? Амьдрал дээр бид төрсэн цагаас алгамт байсан. Гэвч бидний зүуд дандаа уургадаг. За тэгэхээр Three Extremes кино маань энэ төрөйд өндөрлөж байна. Сүүлчийн бүлэг болох Box бүлэг нь миний хувьд personal favorite буюу хамгийн их таалагдсан хэсэг байгаа. Мэдээж энэ гурван киног хооронд нь харьцуулахад тун хэцүү. Тэд бүгдээрээ өөрийн гэсэн хэв маяг, өөрийн гэсэн дотоод ертөнцтэй гайхамшигт найруулагчдын тис ондоо төрлийн уртс найрлагатай кинонууд. Эхний бүлэг нь яг л шууд утгаараа disgusting буюу сэжгийн зохиолтой хэдий ч яг үнэндээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэн ямар үнцэнтэй талаар мөн эмэгтэй хүн тэр үн цэнийхээ төлөө ямар хязгааруудыг давдаг талаар маш аимшигтай хэдий ч үзэсгэлэнтэй замаар илэрхийлээд зогсолгүй тухайн цаг үеийн Хонконгийн нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь ямар байсан талаар нууцхан шүүмжлээд жамдсан. Хоёрдугаар бүлгийн ч мөн адил нүд талтарм дүрслэлүүдтэй хэдий ч нийгмийн ялгарал, гэр бүлийн аз жаргал гэх мэт олон сэдвүүдийг хүндсэн бол 3 дугаар бүлгийн жинхэнэ утгаараа намайг айлгаж, арьсан дотор хар хорхоо гүйлгэж чадсан цөөхөн хэдин кинонуудын нэг юм. Юу ч болж байсан энэ кинонууд бол жирийн нэг ганц үзээд мартчихдаг генерик төрлийн кинонууд яагаад ч биш. Тэд бүгд үзэгчдийн тархиар наадаж, үзэж дууссаны дараа хүртэл тархины чинь нэг болонд орж суужгаад мартагдаж өгдөггүй онцгой бүтээлүүд. Мэдээж ийм контент хийх нь өөрийнхөө дотоод ертөнцийг бусад хүргэхээс гадна та нарынхаа дотоод ертөнцөөс сонсох давуу талтай учраас мөн би мэдээж төгс хүн биш учраас анзаараагүй зүйлс, эргцүүлээгүй бодомжууд зөндөө байгаа. Тэгээд тиймээс энэхүү киноны талаар өөрсдийнхөө сэтгэл болон анзаарсан зүйлсээ комент хэсгээр бичиж үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай. Хайртай шүү бүгдэнд нь.